Тэд бол дэлхийн хамгийн баян гэр бүлийн нэг. Гэвч цөлөө сурган гарч ирсэн Саудын хааны гэр бүл ардаа ямар худал хурамгийг нуун вэ? Тэдний талаар Арабын Лоуренс кинонд тодорхой өгүүлдэг. Гэвч үнэн хэрэгтээ Ибн Сауд чинь Лоуренсаас ухаалаг хүчтэй байсан. Энэ гэр бүл амьд дом госжилв. Файзал бол удмаа дээш нь гаргаж ирсэн хөө. Тэрний хөрөнгө ихэнх нь хар алтнаас гаралтай. Файзалын хөрөнгө бол Саудын Арабыг өмнөөс сөхрүүлсэн цор ганц шалтгаан. Тэрээр мэдээллийн хэвлэлийн тэргүүн үрэг чимдэг байсан. Саудын хааны гэр бүл. Сауди хааны гэр бүл 70-аад жилийн турш Америкийн хамсаатан байсаар ирсэн. Гэвч 2001 оны 9-р сарын 11-ний эмгэнэлт явдлын дараа алан хядагчдын 15 нь Саудын Арабын иргэд байлаа. Энэ холбоотны ирээдүйн талаарх асуудал сөхөх зөрөл байна. Юуны түрүүнд Саудын Арабын үндэслэгчийн талаар ярилцъя. Арабын хойгийн цөлд бедуинчүүдийн дунд зүүн Европын газар нутагтаа дүүцэх авгаа эзэнт гүрнийг байгуулах нэгэн эр өсчээ. Ибн Сауд гэж алдаршсан царайлаг бүхнийг татагч Абдулла Азиз бен Сауд. Тэрээр яг цагаа олж гарч ирсэн хүн. Тэрээр бараг 2 м гаруй өндөртөө бахан биетэй байсан тул Арабын ахан дүүсийн дэргэд цамхаг шиг харагддаг байжээ. Бас зөрөгт дайчин байлаа. Тэдний талаар Арабын Лоуренс кино тодорхой өгүүлдэг. Гэвч үнэн хэрэгтээ Ибн Сауд чинь Лоуренсээс ухаалаг хүчрхэг байсан. Риадыг эзлэх тулааныг өөрөө удирдах оролцсон юм шүү дээ. Ибн Сауд 26 наснда өөрийнхөө алс ирээдүг эртнээс тодорхойлчихсан байсан юм. Риадыг дахин эзлэх тулаанаас 10 жилийн өмнө Ибн Саудын эцэг Уг хотыг эзлэх гээд хөрсөргөлд Рашид овгийнханд ялагдсан юм а. 1902 оны 1-р сарын 16-ны өдрийн үүр хаярах үеэр Ибн Сауд үнэнч дайчдтайгаан Риад руу дайрч захирагчийн цаазалжээ. Хотч тэр дөрөө бууж өгч Ибн Сауд шинэ эзэмшлэн баттгсан юм. Гэвч тэрээр жижигхэн хотын захирагч байхаас илүү хүссэн юм а. Ибн Сауд тархаа бедуин овгуудыг нэгтгэн нэгдсэн улс болохыг мөрөөдөж алсыг харж амьдардаг хүн байлаа. Түүхэн сурвалжийг үзэж байхад Саудын Арабуудын дунд Ибн Саудтай холбоотой яриа хит бий. Нэг яриаг дуртахад Ибн Сауд 2 сэлэмтэй. Нэг нь гартаа хатгсан гант төмөрн сэлэм, нөгөө нь махан сэлэм. Махан сэлэм гэдэг нь байлдан дагуулсан бүс нутгийнхаа удирдагчдын охидтой гэрэлдэг байсныг хэлж байгаа юм. Ибн Сауд 22 их нэртэй 45 хүүгийн эцэг байжээ. Хөвгүүдийн 35 нь эцэгтэйгээ нэгэн үед амьдарч байсан юм. Ибн Сауд байлдан дагуулсан овог аймагуудаа Лалын Вахаби урсгалд оруулснараа хааны гэр бүлийн үнэнч дагалдагчид болгож чадажээ. Энэ нь ерөнхийдөө Лалын Суннитийн урсгал байсан юм. 1930-аас 40 он хүртэл цэцэрлэгтээ тийм ч олон цэцэггүй ч маш их харлан арчлан ургуулдаг байсан Ибн Саудад дагаар орсон ард түмэн нь их л хүндэтгэлтэй хандаж үнэнчээр хайрладаг байсан. Шашных нь үзэл суртал бол өөрсдийнх нь нэрэснээр ахын дүүсийн буюу Ихваны талд тулдаж амиа алдахыг эрхэмлэхэд оршдог. Ерөнхийдөө тулааны талбарт үхэх мөрөөсөл. Яг гэвэл тэд ариун дайнд оролцож байныг житгдэг байсан. Ихваны үзэл сурталыг дэлгэрүүлсэн Ибн Сауд баруун Европоос том газар нутгийг эзэлсэн юм а. 20-ад оны ихэнх үед Абдулла Азиз бен Сауд Вахабизмын үзэл суртал буюу өнөөгийн хэллэгээр бол цэрэгдсэн лалын сурталыг дэлгэрүүлэх хүсэлтэй байсан. Бас Саудын Арабыг нэгтгэхийн тулд Вахабыг жинхэнэ улс төрийн хүчин болгохыг эрмэлзсэн. Авгай хамжилт болж байсан ч эмгэнэлт хагцал гарц хохирол амссан ч чамгүй. Дэлхийн 1-р дайны төгсгөл 1919 оны Саудын Арабд ч гэсэн бусад орны адил голомтод том өвчний халдвар тархаж хүн дээр туссан. Тэд эмнэлгийн хангамжийг Риад руу түргэн хөргөж чадаагүй учраас Ибн Саудын хамгийн хайртай эхнэрийн амийг аварч чадлагүй алдсан гэж байгаа. Бас түүний хүү Токи хүмүүс тэр хүүг нь ирээдүйд аавынхын халааг залгаж удирдахч болно гэд хүлээн зөвшөөрчихсөн байж л дээ.
Энэ бол нөхөгдөшгүй хүнд гарц. Ибн Сауд өөрөө голомтод халдварт өвчнөөс цэрвэн байлдан дагуулалтаа түр зогсоож байжээ. 1926 онд тэрээр лалан шашны хамгийн ариун гэгдэх Мекка болон Мединаг эзэлсэн. Энд хаж хэмээх жил бүр байнга үлдэх ёстой лалан шашны бөөнөр мөргөх ёслол үлддэг учраас Ибн Саудад маш чухал орлогын их үсэр болсон юм. Ибн Саудыг сүсэгтэн олныг хаж мөргөлөө заавал Меккад үлддэг байхыг шаардаж мөргөл үлдэхэр хэрэгтэй татвар төлдөг болгосон. 1932 он гэхэд Ибн Сауд улаан тэнгисээс Персийн болон хүртэл өргөн удам газрыг эзлэдэг байлаа. Энэ газраа гэрвлийн овгор буюу Саудын Араб гэж нэрлэж өөрийгөө хаанаар өргөмжилжээ. Гэсэн хэдий ч 30-ад оны ихэр нүүрлсэн их хямралын нөлөөгөөр Саудын Арабд ч гэсэн аюул нүүрлэлээ. Сүсэгтнүүдийн дийлэнх нь Меккад хүрэлцэн ирэх бололцоогүй болсон тул Ибн Саудын хаж мөргөлөөс олдог орлого огцон буурчээ. 1933 онд Ибн Сауд мөнгөний эрэлд хатлаа. Ингээд тэрээр Калифорнийн Стандарт Ойл компани төлөөлөгчдтэй холбоо тогтоож $170 мянган алтаар авсныхан хариуд газрын тос өгөх санал тавьсан байна. Ибн Сауд Британий элчин сайдаас хүртэл мөнгө авбал яах талаар бодлыг асуусан байдаг. Британий элчин сайд мэдээж аваа. Танд тэнэг Америкчуудын мөнгөний хариуд газрын тосноос өөр өгцөл байхгүй шүү дээ гэсэн. Ибн Сауд тусгай хүн гаргаж газрын тосны хайгуул хийл гэж нөөцийн тогтоож олборлолт эхлүүлсэн байдаг. Мөн тэрээр нэмж илрүүлэх хэсгийг асуухад бусад нөхд нь инээмсэглэнгээ дахиад хэдэн 100 илрүүлнэ гэж хариулсан. Энэ хариултыг сонссон Ибн Сауд их мөнгө олохын тулд хайжвал их мөнгө гол асуудал болоод байна гэж хэлсэн. Гэхдээ тэрээр олборлагчдын газрын тосны дээж цооногоос олборлолт хийхгүй байхыг гэрээндээ тусгаж тохиролцсон юм. Саудын Арабын газрын тосны олборлолтод төдийлөн их байгаагүй энэ үед Ибн Сауд шинэхэн нээсэн баялагийнхан үр шимийг үзэх боломж нэгэдлээ. Дэлхийн 2 дугаар дайн эхэлж Америк газрын тосны хямралд өртсөн тул бүх газрын тосны өрөмдөгчид болон геологчдыг олборлолтод уриалжээ. Америк нэгдсэн улс газрын тосны хямралд орлоо. Манай улсад газрын тосны хямрал үүснэ дотоодын маань газрын тосны нөөц эх 10 жилийн дотор дуусах аюултайг сануулсан явдал боллоо. Дайны улмаас Америк нэгдсэн улсын газрын тосны нөөц шавхагдлаа. Тиймээс ерөнхийлөгч Рузвельт Саудын Арабын газрын тосны Америк нэгдсэн улсын ирээдүйд хичнээн чухал байхыг онцолсон юм. Ингээд Ибн Сауд газрын тосоо барьцаалан Америк нэгдсэн улсаас зээл авч дайныг даван туулах боломж нэгдлээ. 1945 оны 2 дугаар сарын 14-нд ерөнхийлөгч Рузвельт Саудын хаантай уулзах урилга илгээснээр Ибн Сауд Америк нэгдсэн улсын Куинси хөлөг онгоцонд суужээ. Ибн Сауд баруун хөлөнд гэмтэж алхахад бэрх болсныг мэдгдснээр ерөнхийлөгч тэрэнд зориулан нэмэлт дугуйтай санал гарган өгч өгөөмөр загнажээ. Рузвельт хаанаас хариу болгон нэгэн зүйл санал болгохоор зэхэд байсан нь Израилийн шинэ улсыг байгуулах саналыг дэмжих. Сауд болон бүх арабын орнууд Израилийн шинэ улсыг байгуулах асуудлыг хүчтэй эсэргүүцэж байсан юм. Рузвельт Холокостын аймшигт нөхцөлийг тайлбарлаж өгөөд германчууд еврейчүүдийг хэрхэн харгислсныг учирлаж тэдэнд Израилийн газар шороо хэрэгтэй байгааг ойлгуулсан. Харин Ибн Сауд ерөнхийлөгч Рузвельтийн царай руу экцлэн хараад "Тийм ээ, аимшигтай явдал шүү. Тэгэхээр еврейчүүдэд яагаад Германы газрыг оноон өгч болохгүй гэж хэлсэн. Угтаа бол палестинчууд тэднийг огт оролдоогүй шүү дээ" гэж хариулсан шүү дээ. Рузвельт хаантай уулзаад түнд еврейн суурьшуулалтын талаар дахин зөвлөлтгөн амласан юм. Гэвч ерөнхийлөгч Рузвельт 2 сарын дараа нас нөгчлөө. Дараа нь ерөнхийлөгч Трумэн хаантай зөвлөлдөхгүйгээр нэгдсэн үндэсний байгууллагын еврейн шинэ газар нутагтай холбогдуулан гаргасан тогтоолыг дэмжсэн байна. Хаан еврейн суурьшуулалтын асуудлыг дэмжихгүй гэдгээ тодорхой хэлсэн тул хамаагүй хүчилбэл хоёр орны хооронд хийсэн газрын тосны гэрээг цуцалж болзошгүй гэж газрын тосны хэрэг эрхлэгч зүрхшээж байсан. Еврейчүүдийн суурьшуулалттай холбоотой асуудал ингэж л үл тохиролцоогоор үргэлжилсэн юм да. Дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараа Саудын Араб дахь өрөмдлөгийн ажил дахин эхэллээ. Америкийн пүсүүд гадаадад шинэ талбартай боллоо. Тэдгээрээс хамгийн том бөгөөд чухал нь Саудын Араб юм. Тус улсын газрын тосны нөөцийн агуулах далайн эрэгтэй ойр барилдаг бөгөөд нөөцийн хэмжээ 150 тэрбум баррел байх магадлалтай.
Калифорнийн Стандарт Ойл, Нью-Йорк болон Нью-Жерсигийн Стандарт Ойлын салбар Texaco-то нэгдэж Рамко буюу Америк Арабын газрын тосны компани болжээ. Газрын тосны хайгуул олборлолт нэмэгдэх бүрт асар их мөнгөний урсгал Ибн Сауд хааны хувийн эрдэнсийн санд орж байлаа. Энэ бол Ибн Саудын газар нутаг өмч хөрөнгөндөө хийсэн томоохон тесрэлт. Тэр өдрийг хүртэл Саудын Араб газрын тосыг дотоодын өмч гэж үзэж байсан. Саудын Араб турсан орж байгаа газрын тосны орлого асар их өгөөжтэй байлаа. Газрын тосны асар их олборлолт явуулах болсон Саудын Араб хамгийн ядуу орноос хамгийн баян улс болтлон үсрэлт хийлээ. Их хүн сайтай, бусдыг өөртөө татах хувьдастай тийм хүн байсан. Одоо 87 настай ноён Сандер залуу геологч байхдаа Рамкод орж ажиллан Ибн Сауд хантай бичлэн уулзаж явжээ. Тэр манай хуаранд Крайслерийн хар өнгийн суудлын тэрэгтэй хоёр талын гишгүр дээр толгоогоо алчуураар боосон буута хоёр хамгаалагч зогсоожгсон их л сүр бараатай ирсэн. Тэр хаан Рамкогийн 40 ажилтнтай үдшийн зоог барьжээ. Миний санаж байгаагаар тэрнийг анхаарахад нэг нүдэндээ хаалт зүүжгсэн байсан санагдана. Би лав нүднийхээ хаалтыг авсан байх нь харж байгаагүй. Ибн Сауд нүдний хаалтыг зүүн нүдэндээ зүүдэг байсан. Яг гэхээр 23-аас 24-нд нүдэн өвдөж хүндэрсээр зүүн талын хараа сохорсон юм гэнэлээ. Ибн Сауд бусадтай яг л хаантай зоог барьж байгаа юм шиг байдаг. Их өгөөмөр хүн байсан бөгөөд үүгээрээ өөрийнхөө мэдлэлд орсон овг аймагуудыг сайтар харж хандаж байгаагаа илэрхийлдэг байжээ. Ибн Сауд газрын тосноос олсон мөнгнөөс бусад овгуудаа хишиг хүртээж тэдний баяртай байгааг харах дуртай байсан. Ингэснээр ямар ч маргаангүйгээр өөрийн дагна гэж үзсэн хэрэг л дээ. Ибн Сауд хаан овг аймагуудад мөнгө тараага зогсохгүй харилцууруудаас зэрэг хамгийн сүүлийн үеийн шинэ бүтээлүүдэд их хорхоотой хүн байжээ. Нөгөөтэйгөр бурхан шашнаас урвах шахуу их бүтээлч хүн байлаа. Ибн Сауд шинэ бүтээл хэрхэн ажилдгийг өөрөө шалгаж үзсэн. Тэгээд тэр хамгийн хол хот руу залгаж нэгэн шашны шаахад харилцуур өгөөд нөгөө өнцөгт нь юу сонсогдохыг үздэй гэсэн. Харин нөгөө талд нь өөр нэгэн шашны шаах холбогдсон байсан юм. Ингээд л шашны удирдлагууд чөтгөрийн төхөөрөмжийг турч үзээд бодлоо өөрчлөн хоорондын харилцааны багаж болгохыг хэлбэрхэн зөвшөөрсөн гэсэн үг л дээ. Гэвч 50-ад оны ихэнх үед хааны лагшин модож байлаа. Олон удаа тулаан хийж явахдаа нүдэндээ авсан шархан нэг харааг нь хаасан бол одоо арь тэрэн өрөвсөл болон хүндэрчээ. Ибн Сауд биеийн хурдан модож байгааг ойлгоод хаан ширээгээ гэр бүлдээ хадгалуулан үлдээхийг зоржээ. Ибн Сауд амьдралынхаа сүүлийн он жилүүдэд ууган хөвгүүд Сауд Файзал нарт маш их итгэл хүлээлгэж байлаа. Хүмүүс хоёр хүүг нь сайн мэднэ. Ялангуяа хоёр дахь хүү Файзалыг нь. Тэр бол оюуны чадамж сайтай, улс төрд хүч үзэх чадвартай нэгэн байсан. Тэгээд Ибн Сауд нас барахынхаа өмнөхөн хоёр хүүгээ хамттан дуудан ирүүлээд ингэж захижээ. Та хоёрын нэг нь хаан болноо. Тэр хүн бол Сауд. Харин Файзал чи тэтэм залгах хүн тайж болно. Та хоёр бие биений хамтрагч гэж үзэж нэг баг шиг ажиллах ёстой гэсэн. 1953 оны 11-р сарын 9-нд Ибн Сауд 77 наснд хүү Файзалынхан гар дээр амьсгал хураажээ. Тэрээр өөрийгөө оршуулгын ёсол үлдэхийг цээрэлдэг Вахабын уламжлалаар нам жимхэн содон тэмдэггүй газар нутаглуулахыг гэрээсэлсэн байлаа. Ийхүү цөлийн арслан мөнх бусыг үзүүлжээ. Тэр ард түмэндээ үлдэцтэй үйл бүтээхийг л хүссэн. Улс орныхон байдлыг лалын шашин үүссэн нэн эртний маягаар байлгахыг зорж байсан юм. Энэ бол гэрээсэлсэн тушаал. Ибн Сауд шашны уламжлалыг төгс болгосон гэхэд хэлсдэхгүй. Байх ёстой зүйлийг сайжруулж дээд цэгт нь хүргэж шашин болон өөрийн удмыг ариутгасан хэрэгэлтэй. Энэ нь тэрний гайхамшигтай алсын зүн хараатай байсныг гэрчилнэ. Мөн тэр гаднаас нэвтэрсэн орчин цагийн шинжилэлтийг тун их сайшаан дэмждэг байсан. Гэтэл ердөө 10 жилийн дараа Ибн Саудын хүү Сауд хан эцгийнхээ бүтээн байгуулсан бүхнийг бараг нуран үгүй хийсэн юм. Сауд бол удирдахдаа тааруухан. Орчин цагийн амжилттай удирдлагын жишгийн хаанч хүрэхгүй хүн байсан. Улс орн нь алдагдалд орж өрн дуунсан. Бас тэр улс орноо бодохоос илүү хувийн тансаг амьдралыг илүү сайшаагч байснараа алдартай хүн шүү дээ.
Тэр бол хаадын дотроос хамгийн муу гэдгээрээ бас алдартай л да. Чухам Сауд хааныг хувийн таашаалаас өөр бусад асуудалд ямар санаа бодолтой явдаг байсныг тааж мэдэх хүн нэгийнх нь ч байхгүй л болов. Сауд 10 ордон бариулжээ. Тэр бүхэл 1 жилийн дотор $5 сая хүнсэн зарцуулсан удаач бий. Ордонд нь морилсан зочин бүртээ өөрийнхөө хөрөг зурагтай цэвэр алтан бугуйн цаг бэлгэлдэг байснаас болж Микки Сауд гэх хоч зүүжээ. Эрдэнэсийн санд нь газрын тосноос олсон сая $100 урсан орж байсан ч хааны тансаг амьдрал улсаа өрн дунгасан юм. Хааны гэр бүлийнхэн түүний тансаглал Египтийн ерөнхийлөгч Камал Насирыг дэмжиж байгаад нь дургүй байдаг байлаа. Тэд арабын социализмд сэтгэл зовж байсан. Мөн Насирийн зүйл тулстай тогтоосон харилцаанд санаа зовдөг байсан юм. Саудын арабууд их шүтлэгтэй улс учраас коммунизмыг бурхны сургаал адил үзсэн. Ерөнхийлөгч Эйзенхауэр ч гэсэн их сэтгэл зовндог байжээ. Сауд Насир нарын ойр дотн харилцааг салгахын тулд 1957 онд тэрээр Эйзенхауэрийн тунхаглалыг гаргасан байна. Тэрээр коммунизмын төрөмгийллийн эсрэг тэмцэж байгаа ямар ч улсад зэр зэвсэг болон санхүүгийн тусламж үзүүлэхин амлажээ. Эйзенхауэр цагаа олж ухаан сэлсэн юм аа. Сауд бол газрын тосноос улмал их орлого олж байгаа Саудын Арабыг дангаар төлөөлөгч учраас Арабын ертөнцид Насирийн эсрэг хөдлөхөд ашигтай байж мэднэ. Америкийн цэргийн болон санхүүгийн тусламжаас Сауд Насир хоёрын харилцааг хөндөрүүлэхэд чиглэсэн. 1957 онд Эйзенхауэр Саудыг цагаан ордонд айлчлахыг урьжээ. Сауд хааныг дагалдагчдийнхаа хамт нийслэл Вашингтон хотноо эргэтэн Блэрийн ордонд байрлуулсан юм. Гэтэл хааны зарцад дараах үгийг хэлжээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч ядуу хүн байхаа. Яагаад зочдоо ийм хуучин газар байлгаж байгаа юм бол? Сауд хаан хүн бүхний хүсэн хүлээсэн зочин биш байлаа гэхэд түүний баг хүү машуур Америкийн зүрх сэтгэлийг эзэмдсэн юм. Хаан хүүгээ дагуулж ирсэн нь Уолтер Ридийн эмнэлэгт полиол өвчний нэмжлүүлэх зорилготой байжээ. Машуур нь Саудын 24 дахь хүү. Тэр бол Сауд хаан өөрийн эцэг Ибн Саудын зарлигдсанаар удам угсагаан авч явах гол хүнч байж мэдэх юм аа. Сауд 52 хүү, 55 охинтой болохыг мөрөөддөг байжээ. Сауд хаан Америк нэгдсэн улсад айлчилж байхдаа их л таатай дүлгөөхөн аашилж байлаа. Харин нутагтаа бол тэр хүнд хэлэхээс ч ичмээр аашил загнадаг байж. Бор дарсыг хэтрүүлэн хэрэгэлдэг тул эрүүл мэндэн ч муудсан байна. Уг нь бол Саудын Араб чинь 7 дугаар зуунаас шууд 20 дугаар зуунд үсэрчихсэн юм биш шүү дээ. Гэтэл Сауд хаан ур чадвар, мэдрэмж, нарийн ухаан, засаг барих ямар ч мэдлэггүй хүн байсан. Эмгэнэлтэй хүн гэх юм уу да. Гэр бүлийн зөвлөл нь хэлэлцээд тэдэм залгамжлах хунтайж Файзалаар уруудаж байгаа төрийг эмхлүүлэхэр болж ерөнхий сайдаар тохон томилжээ. Гэтэл 1960-ад онд Сауд эрх мэдлээ эргүүлэн авах орлого хийсэн ч гэр бүл нь түүний хүслийг биелүүлэхээс татгалзаж тансаг амьдрал думбаж хэд үрлэгэн бодлогогүй байсныхын төлөө хариуцлага тооцохор болжээ. 4 жилийн дараах байдлаар алдагдал хэрээс хэтэрсэн тул 1964 онд хааны гэр бүл шашны зөвлөл улемаг хуралдуулж титмиг хэн шилжүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд Саудыг огцруулад Грек рүү цөллөгөнд хөөжээ. Сауд 5 жилийн дараа 1969 онд 67 настай амьсгал хураалаа. Тэтэм залгамжлах хунтайж Файзал Саудын Арабын шинэ удирдагч боллоо. Файзал хааны тухайд бол би тэрнийг хаан төрхтэй л хүн гин. Өндөр нуруутай, хараадл баймар, сайхан төрхтөн дээр удам угсааныхныхаа дунд бол хамгийн өндөр боловсрал эзэмсэн соёлтой хүн байсан юм. Хааны гэр бүл Вант улсын өмч хөрөнгө хөгжил дэвшлиг авчрахын тулд хувь тавилангаа Файзалын гартад даатгалаа. Саудын Арабын хааны гэр бүлийн зөвлөл 1964 онд Сауд хааныг ширээнээс нь булгаад хунтайж Файзалыг залгамжлуулсан. Тэдний зан чанар тис өөрөө оюун ухаанаараа ч огт адилгүй. Сауд өөрийгөө оюунлаг гэдэг байсан ч тэр нь худлаа. Файзалын тухайд маш их мэдлэгтэй, бүх зүйлд анхаарал хандуулдаг. Тэр маш мэрэгэн ухаантай хүн байсан. Файзал бүх насаараа дээгүр албан тушаалд зориулагдсан хүн байлаа. 14 жил байхад эцэг Ибн Сауд нь зөвхөн түүнийг Европ руу хийсэн ажилдаа дагуулan явсан юм.
Харин ердөө 25 байхад нь хаан түүнийг гадаад харилцааны сайдаар томилж байжээ. Миний санаж байгаагаар Файзал төлөв даруй эгэл хүн байсан. Тэр нэг удаа надад нэг яриаг 2 дахин удаан 2 удаа сонсч бай гэж хэлсэн. 1945 онд Сан Францискод болсон нэгдсэн үндэсний байгууллагын уулзалтанд оролцож байхдаа Файзал дотны найзынхаараа зочилжээ. Дотны найз Али Алирезан Мерин гэх Америк их нэртэй байжээ. Хосууд Беркли коллежид сурч байхдаа учирч тэндээс суршин амьдрах болсон юм. Файзал их нөхөрсөг аашаал сайтай эгэл даруухан хүн байсан юм. Мерин Али хоёр Файзалыг зугаалгаар явахыг хүржээ. Тэрж түүхэн явдал л да. Жинхэнэ түүхэн явдал гэж тэрэл байх. Бид хот-дог шарахаар бэлдсэн байсан. Бас бид бусдын адил цэцэрлэгт хүрээлэн рүү зугаалгаар явсан боловч лимузин хөлхөлсөн байлаа л да. Файзал цэцэрлэгт ирээд хот-дог аваад дээр нь гिच төрхөж эдсэн. Залуу хүн байсан болохоор Файзал үдшилэг цэнгийн дуртай байсан тул Вахабигийн уламжлалт хоройтой хүүхэн, арх дарс, тамхи тариаг баян хэрэгэлдэг байжээ. Гэхдээ тэр 1964 онд хаан болохдоо 60 нас төгөж явсан бөгөөд Playboy-ийн амьдралаа хэдийн ардаа орхисон байлаа. Мэдээж залуу хүн байсан учраас наргиж цэнгийн ойлголгүй л яах вэ? Би тухайн үед яг юу болж байсан талаар сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ нэг тодорхой зүйл нь би тэрийг буйртай ухаалаг хүн байсныг л сайн мэдэж байна да. Файзал тулгарсан эхний сорилт нь унжуга эдийн засаг аврах байсан тул далайцтай шинжилэлт хийж эхэлжээ. Тэрээр хунтайч нарыг бүсээ чангалж ихийг санаж явахаа болохыг сануулж байсан юм. Эдийн засгийн салбарт хэрэгжүүлэхэд 5 жилийн төлөвлөгөөг боловсруулсан юм. Сургуулиуд цэцэрлэг барьж босхон ус жуулалтын төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Файзал бол ван тустай байгаагүй хаан юм. Тэр л улс орны орчин цагийн үетэй хөл нийлүүлсэн. Бас тэр телевизийн сувгийг Саудын Арабт нэвтрүүлсэн. Мэдээж эдгээр барууны бүтээлүүдийг эсэргүүцэх явдал байсан. Учир нь ариун газарт буруу номтны савнгийн дөр кино нэвтрүүлгүүдийг сурталчиллаа гэж тэр. Файзал хаан энэ бүгдийг хяналттай гэдгийг ард түмэндээ итгүүлж боловсрол соёлын зориулттай гэж тайлбарлан нийгэмд нэвтрүүлж чадсан юм. Файзал шилдэг даамал байсан бөгөөд өөрийгөө ч шахаж шаардаж чаддаг байлаа. Өдөрт бүтэн 12 цаг ажиллажхад өргөх бичгүүдтэй танилцаж, гадаадын төлөөлөгчтэй уулзаж, засгийн газартаа гаж зөвлөдөж амждаг Саудын Арабыг удирдах байсан хүмүүсээс их өөр хүн байсан. Жинхэнэ ажилчин зүгий гэмээр юм уу да. Файзал Сауд хааны үед ерөнхий сайд байхдаа шинжилт явуулж эхлээд байсан юм. Үүнд 1962 онд ерөнхийлөгч Кеннедийн шахалтаар болчлоос татгалзах явдал байлаа. Ерөнхийлөгч Кеннеди Файзалд шууд хандаж эрхэм дайцээ. Та энийг үгүйсгэх бах. Гэвч таны улсад байгаа боолуудыг би чөлөөлмөр байна гэж хэлсэн. Энэ уулзалтын хүчээр л боолууд чөлөөтэй болсон. Файзал бол хамгийн ухаантай хаан. Зарим нэг талаараа хувьсгалч байсан. Нэг жишээ дурдъя л да. Охидын сургууль байгаагүй цаг шүү дээ. Гэтэл Файзал охидын сургууль байгуулж ажилуулсан. Анхны сургуулийг байгуулахад нь эсэргүүцэж байсан хүмүүс татан буулгаж нураахыг завдсан. Гэвч хаан хамгаалаад л үлдсэн. Файзал бедуинчууд болон шашны удирдлагуудыг баярлуулж байх нь чухлыг ойлгосон учраас бедуинчуудын уламжлалт зан үйлд их оролцдог байжээ. Файзал шашны удирдлагуудтай ямар ч төвөггүй харилцдаг байсан. Яг гэвэл бүгд л тэрнийг ариун хүн гэж үздэг. Үнэн дээр Файзал нэлээд уужин боловч байдаг л нэг өрөөнд байдаг л нэг орон дээр унтдаг игэл борог хүн байсан юм а. 1970-ад он гарахад эдийн засаг нь өсөн нэмэгдэх хэрээр газрын тосны шаардлага ч нэмэгдэжээ. Бүх зүйл болох юм шиг санагдсан. Би Саудын Арабт үрдүүлдэг юм шиг л санаж тийшээ тэмүүлж байж билээ. 1974 онд Файзал газрын тосны сайд Шах Хюманид Рамкогийн 60%-ийг өөрийн талд авах гэрээ байгуулахыг үүрэгдэжээ. Саудын Араб өөрсдөө газрын тос олборлохоор зэгсэн. Файзал энэхүү улсын агуу их өмчийг Саудын Араб өөрсдөө гартаан авах ёстой гэж үзэж байсан юм. Дундад зууны үеэс гараагүй байсан Саудын Арабыг орчин цагтаа хөл нийлүүлэн алхуулж хөгжүүлэн дэлхийн тавцанд гаргахыг хаан хүссэн хэрэг л дээ. Яагаад гэвэл Саудын Арабч нь асар их баялагын эзэн шүү дээ.
Газрын тосноос асар их орлого орж ирж байсан тул тэд энэ их мөнгийг эргэлтэнд оруулж олон улсын зах зээлд гарах санаатай байсан юм. Саудын Араби хаанд ойрох дорнодын хувирлантгай бүсэд хөгжил дэвшилгүй тайван бус сул дорой санагдах болжээ. 1967 онд Араб Израилийн 6 өдрийн дайн гарчээ. Тэр Израилийн тухайд их хэмжээг ханддаг. Өөрийгөө антисемитик эсвэл еврейчүүдийг ч эсэргүүцэгч биш ч гэлээ Израильд дургу гэдгээ удаадаараа мэдгдсэн юм. 1963 оны дайн дахин сэтэрч Сир, Египт улс Израиль руу довтолжээ. Дайны үеэр ерөнхийлөгч Никсон Файзал хааныг дэмжинэ гэдгийг амласан боловч тун удалгүй 2.2 тэрбум долларын өртөгтэй цэргийн тусламжийг Израильд үзүүлэхэр болсон юм. Файзал ихэд хэлгэнжээ. Уг нь Америкийн тал асуудлыг шийднэ гэж амласан боловч 2 хоногийн дараа Израильд 2.2 тэрбумын дэмжлэг үзүүлэхэр болсноо мэдгдснээр итгэлжлийн хан нуран унсан юм. Би Файзал энэ явдлыг хувийн итгэлжлийн хан нурсан гэж үзсэн байх гэж боддог юм. Тэр хариу ширүү мэдэгдэл хийсэн. Энэ тохиолдолд Файзал асар их ууралж эргэн тойрноос нь төрсэн сэтгэлдээ хүчтэй илэрхийлсэн. Арабуудын мэдлийн газрын тос энэ хан дотор л хэрэглэгдэж байг гэж тэр шийдсэн юм. Үүний эхлэл болгож Саудын Араби болон ОПЕК-ийн бусад орнууд Америк нэгдсэн улсын эсрэг газрын тосны хориг тавьснаа зарлажээ. Газрын тос бол Файзлийн гарт байсан цорын ганц хөлзрөө атгасан зэвсэг нь байсан. Уг нь газрын тосны хориг тавьснаар эдийн засгийн салбарт нь хүчтэй нөлөөлж чадна гэж тооцоолсон ч Америк бодлогоо өөрчлөөгүй юм. 1975 онд Файзал дэлхийд даяар цуурайтсан нэр алдрынхан оргилд хүрчээ. Удалгүй 3 дугаар сарын 25-нд энгийн иргэдийн хаантай уулзах өдөр буюу өргөх хүчиг барьсан хүмүүстэй уулзах өдөр. Гэнтхэн л нэгэн залуу хүү түүн рүү дөхөж ирээд буундуу тас хийхэд Файзал арагшаан савж унлаа. Хааны амь насанд халдлаа. Алуурчин нь Файзал хааны бүл дүү ахыхан үхлийн өшөөг авахар зансан Файзал бин Мусей байлаа. Алуурчин хамаатан байсан. Тэр их тогтворгүй хүн. Шинэ телевизийн станцыг эсэргүүцсэн жагсаалд хүртэл оролцож явсан. Файзал жагсагчдыг нухчин дарахыг цэргүүдэд тушаасан юм. Цэргүүд тушаал авангууд гал нээхэд хэд хэдэн хүн алагчны дотор тэр залуу хүүгийн ах нь байсан юм л. Би үнэхээр их айсан. Одоо ч хэвээрээ тийм сайхан эр хүн, жинхэнэ мөрөөдлийн эр хүн, улс орноо авч явж нийгмийг залруулж байсан эр хүн аимшигтай дуусгах гэжтэй. Файзлыг алагчны маргааш өглөө намайг сэрхэд нэг хүн их төгшүүртэй хоолгоор хаан өөд боллоо гэхийг сонсоод л энэ тухай би мэдсэн. Олны хүндэтгэлийг хүлээсэн Файзал хааныг орлох хүн гэр бүлд нь байхгүй. Хааныг алагдахаас 3 сарын өмнө Тайм сэтгүүл түүнийг оны шилдэг хүнээр шалгаруулад байлаа. Файзалын үхэл 10 жилийн өмнө болсон явдлын дараахаа 2 дахь цочирдмор үйл явдал болсон юм. Хааны гэр бүл одоо дахиад улс оронд гарсан асар том орон зайг хэн бөглөхийг шийдэхэр болжээ. (1975 оны 3 дугаар сарын 25-нд Саудын Арабийн хаан Файзал бусдын гарт амиа алджээ. Улс орон даяар уй гашуу дарагдаад байхад хааны гэр бүл дараагийн хааныг сонгох болжээ. Залгамжлагчдын хэлхээгээр бол хааны титэм Ибн Саудын дараагийн хүүд очих ёстой. Гэсэн хэдий ч Мухаммед арх их удаг Хэтэд төрөмгийн арамшингаасан болж энэ хэлхэнээс хасагдсан юм. Түүний оронд дараагийн хүү Халид сонгогдсон юм. Тэр их ээлдэг хүн байсан. Олон хүний хайрыг татснаас гадна мэрэгэн ухаантай хүн байсан юм. Бас тэр хуучныг баримтлагч шашны шаахуудтай тохиролцоход маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. Гэр бүлдээ ихэд хүндлэгдсэн хүн. Саудын гэр бүлийг ихэхэн тэрнийг хайртай авгаа гэж хүндэтгдэг байсан. Халид халамжтай хаан байсан. Засгийн газрын үйл хэргийг хариуцахаас гадна овог аймагуудын дунд нэр хүнд сайтай. Халид хаан засгийн газарт суухаас нүүдэлж явахыг илүүд үздэг. Халид хаан цүлд амьдрах дуртай, шонхор шивуунд хайртай. Гэхдээ тэр хөгшөрсөн учраас тийм ч хөдөлгөөнтэй байгаагүй. Тийм болохоор тэр аяллаа машинд буудан тавьж суугаад тэрүүгээр ан авд явдаг.
Харин хариуцлага үүрэх өдөр ирэхэд Халид засгийн газрыг удирдах эрхийг өөрийн дүү тэтэм залгамжлагч хунтайж Фадад өгсөн байна. Фад гүйцэтгэгч, сэтгэгч, шинжлэгч байсан. Халид соёлын болон шашны талаа илүү төлөөлдөг. Гэвч энэхүү хааны гэр бүлийн хамтрал нь 1978 онд болсон үйл явдлын нөлөөгөөр улам батжжээ. 1-р сард Саудын Арабын умард хөрш Иран шиитийн тулгуур үзэлтнүүдийн гарт орлоо. Шаахан зүхтэж лалын санваартан Аятолла Хамейни шинээр тогтсон цэрэгдсэн дарангууллыг захирах болсон юм. Ираны хувьсгал халдварлаж Саудын Арабт эгзэгтэй үе тохиосон. Хааны гэр бүл лалын сүннитүүд. Гэвч газрын тосны орд ихтэй өмнөд нутагт шиитүүд авамгаалдаг. Хомейнийг ялт байгуулсны дараа шиитүүд төр засгаа эсэргүүцсэн болсон ч Саудын Арабын 20,000 цэргийн хүчинд дарагдсан юм. Дараа нь буюу 1979 оны 12-р сард хааны гэр бүлд өөр нэгэн зэвсэгт занал хийл тулгарлаа. Зөвлөлт улс Афганистаныг эзлэн түрэмгийлжээ. Халид хаан зөвлөлтийн энэ үйлдэлийг тухайн бүс нутагт онц аюултай гэж үзсэн байна. Зөвлөлт улс тархин задарсан мэт аягалсан. Ёстой задарчихсан тархинууд. Зөвхөн Афганистанд биш, лалын ертөнцид бүхэлд нь занал хийсэн. Саудын Араб зөвлөлтөд тулдаж байсан шашны тулгуур үзэлтэн мужахедүүдийг дэмжиж байснаас гадна Саудын Арабын олон зуун залуу тэдэнтэй нэгдэжээ. Зөвлөлт ялагдсан нь Саудын Арабын хувьд их том амжилт. Маргаангүй том амжилт болсон. Саудын Араб залуу мужахедүүдийг санхүүгээр дэмжин сургаж ялалтанд хүрэхэд ихээхэн хөв нэмрээ оруулсан. Гэхдээ үйл бүхэнд үр гэж бий шүү дээ. Халид хаанд зөвлөлтийг Афганистанд ялагдахыг харах хувьд дутажээ. 1982 онд зүрхний шигдээсээр таал төгссөн байна. Тэтэм залгамжлах хунтайж Фад алгуурхнаар ахыгаа орлон хаан боллоо. Их сонин хүн л дээ. Уулзалт хийхээр 3-4 цаг ярилцаад суучдаг. Фад өөрөө боловсролтой ухаантай хүн байсан тул дэлхийн үйл явдалд чих тавьдаг, олон улсын асуудлыг эв зүгээр шийдэхийг хичээдэг тийм хүн байсан. Гэтэл Фадын хамгийн том шалгуур түүний гэрт нь хүлээж байлаа. Мужахедийн талд урж Афганистанд зөвлөлттэй байлдаж явсан залуус гэртээ ирэхдээ өөр үзэл бодолтой болчихсон байжээ. Тэд хааны гэр бүлийг шинэ элит гэж үзэх болжээ. Одоо тэдний үзэл бодлыг хэрхэн хуучин шиг нь болгох вэ? Билов энийг бүлэглэл гэмээр байна. Гэхдээ та мэдхүү, танд ялт байгуулад ирсэн залуу дайчдыг хэрхэн дахин төлөвшүүлэх вэ? Тэд эргэж ирээд хаант засаглалтай нэг хүний удирдлагын дах лалын өөр төрлийн урсгалтай улсаа хараад бүх зүйл хааны гэр бүлийн эрх ашигын төлөө байна гэж ойлгож тэдний хийсэн хоёрын ялгааг харж чадахгүй болсон байлаа. Одоогоор хааны удмынхан бараг 500 гаруй болсон бөгөөд Вахаби урсгалын бүлэглэл болон хөгжижээ. Тэдний амьдралын хэв маяг зөрчилдөөнтэй юм шиг харагдана. Фадыг хунтайжаар өргөмжлөхөд Монте-Карлогийн казинод очиж ганцхан өдрийн дотор $6 сая мөрийтэй тоглоомонд алджээ. Хаан болсныхан дараа Forbes сэтгүүл түүний хөрөнгийг $30 тэрбум гэж тооцоолсон байна. Тэр хэд хэдэн харш бариулснаас гадна хамгийн ихээр очих дуртай газар нь Испани Marbellus хэмээх газар юм. 2 ч дарвуулт завтай тэр далайд гаран найрагна. Гэхдээ сайхан амьдралд төлөөс бий. Хаан таргалж 200 фунт, бүр 300 фунт жинтэй болсон байх. Хоолны дэглэмч барихаа байчихсан. Ер нь их таргалсан да. Арабын хаадын байн гомсдог үндэсний хэлхгэр хувцас хүртэл багадж харагддаг. Тэр их дэг журамтай, зан заншлаа, ягштал дагаж мөрддөг хүн шиг харагддаг юм. With the same inner checks that someone like Faisal so totally had.
Хун тажнараас олон хүн хаан ширээнд сууж байлаа. Саудын Арабыг үүсгэн байгуулагч Ибн Саудын аж хүү Хунтаж Аль-Валид дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг. Хөрөнгөнийх нь хэмжээ $20 тэрбум. Түүний бэлбэнчингийн илэрхийллийн нэг нь сая долларын үнэтэй, 17 зоогийн танхимтай, 12 цахилгаан шаттай, Саудын Арабт кино үзэх хоройтой байдаг ч хувийн үзүүрийн танхим, хувийн чихмэл амтны хүрээлэнтэй тансаг харш. Гэвч энэ бүх тансаглал нь Афганистаны дайнаас эргэн ирсэн үндэсний тулгуур үзэлтнүүдэд таалагдсангүй. Тэд Саудын хаан болон төрийг ялзарч авилгалд идэгцэн гэж үздэг байлаа. Фадын эрх мэдэл хүрэх зам дардан сайхан байсангүй. Дотоодын болон гадаадын занал хэлэл түүний хаан ширээг ганхуулах боллоо. Хүн амын өсөлт асар хурдцтай явагдаж, ард түмэнд сургууль цэцэрлэг, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, ажлын байрны хэрэгцээч дагаад өссөн. Гэтэл Саудын Араб ард түмэндээ хэрэгтэй зүйлсийг хийж өгөөгүй нь хүн амын тоог өсөхгүй байхад чиглэсэн гэх үү дээ. Саудын хааны гэр бүл 1990 онд урд өмнө байгаагүй зэвсэг занал хийлэлтэнд тулгарлаа. Иракийн Саддам Хусейн тус улсын хөрш Кувейт улсыг эзлэн түрэмгийллээ. Фад хаан Вант улсаа Саддамын дараагийн бай болохоос имэж байсан юм. Хаантан Америк нэгдсэн улстай ойр харилцаатай байсан юм аа. Гэвч мөн чанар нь цөлийн шуурга ажиллагааны үеэр танигдсан юм. Саддам Хусейн гэгэн цагаан өдрөөрч Саудын Арабуудыг айлган чичрүүлж байсан. Энэ хэрээрээ ч Хомейни нэр нөлөө өсч илүү аюултай занал хийлэл учруулах болсон. Фад хаан Америк нэгдсэн улсын цэргийг цөлийн шуурга ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд Саудын Арабын газар нутагт байрлуулах зөвшөөрлийг ерөнхийлөгч Бушд олгожээ. Гэвч бусад саудчууд энэ шийдвэрт баярлсангүй. Хаан ингэж хэлсэн байдаг. Бид зэр зэвсэг төхөөрөмж авахын тулд олон $10 сая Америк нэгдсэн улсын талд өгсөн. Одоо тэд үүнийхэн хариуд манахыг хамгаалж өгөх хэрэгтэй. Бид 2 дахин ихийг төлсөн байхад яагаад ийм юм болоод байна гэж. Иракийг ялагчны дараач Америкийн 5,000 цэрэг Саудын Арабт байрлахаар үлджээ. Лалын мөргөлчд олон улсын алан хядагч Осама бин Ладен буруу номтнуудын үлдэгдлийг ариун лалын газар шороонд байрлуулж байгаад ихээхэн хэлгэнсэн юм аа. Саудчууд цаг үргэлж өөрийнх нь газар нутагдах Америкийн цэргийн оролцоонд бухимдаж бас айж имээдэг байсан нь 2 шалтгаантай юм. Нэг нь бүрэн зэвсгэлсэн харийн цэргийг улс орондоо байлгахаас тухайн улсын нөлөөнд орох аюултай. Сэтгэл санааг нь зовоож байсан 2 дахь шалтгаан бол Мекка, Медина зэрэг шашны ариун газар Саудын Арабт байдаг учраас шүтэн нь бузардах вэ гэсэн сэжиг юм. 1995 оны 11-р сард уур бухимдал хүчирхийлэл болон дэвэрлээ. Риядад барилж байсан Америк цэргүүдийн дунд бомбог дэлбэрч 5 байлдагч амиа алдсан байна. Дараа жил нь олныг хэрдхийлэгсэн үйл явдал болж, Юран дахь Америк нэгдсэн улсын цэргүүдийн орон сууц хүчтэй дайралтанд өртөн 19 цэрэг алагдсан юм а. Фад хаан алан хядагчдыг барьж цаазаар аваачаар түмэндээ амлажээ. Гэвч тус улсын засгийн газар шалгалт явуулах зөвшөөрлийг олгоогүйд холбооны мөрдөх товчоонд дургуйлгсан юм. Одоо Америк нэгдсэн улс болон Саудын Арабын харилцаа нэг л биш болж эхэллээ. Фад хаан дотооддоо хэд хэдэн асуудалтай тулгарлаа. Тэрээр цөлийн шуурга ажиллагаанд $55 тэрбум зарцуулснаар эдийн засаг нь хямарч эхэлсэн байна. Гэсэн ч тэрээр хунтайж нарын алба болон хороодыг татан буулгахаас татгалзаж байлаа. Хааны гэр бүлийнхний дунд байдал бишдэж эхэлсэн ч Фад хаан өөрийнхөөрөө шаргуу хүн байсан л да. Тэрээр юу ч гэмээр юм дээ. Саудын Арабын нийгмийн шударга ёсонд таймжиргүй хандаж хатуу ширүүн өгсчүүлүүддэг байсан. Асар их хөрөнгийг ховдоо завшсан нь ч байдлыг хүндрүүлсэн. Бухимдал дургүйцэл улмал нэмэгдэж байсан 1995 онд Фад хаан цус харваж биеийн байдал нь муудсан юм а. Үүнээс хойш тэрээр биеийн махбод болон сэтгцийн хувьд засгийн газраа удирдах чадвар алдсан тул тэтэм залгамжлах хунтайж Абдулла төрийн эрхийг төр барьж угаад Фадыг нас барахад хаан ширээг залгамжилжээ. Абдулла бол цагаа олж гарч ирсэн зөв хүн.
Тэр төр засаг болон толгуур үзэлтнүүдийн харилцааг сайжруулж батжуулсан. Мөн шудраг авилгалд автаагүй гэдгээр бүх саудчуудын хүндэтгэлийг хүлээсэн хүн байсан юм. Түүнчлэн хааны гэр бүлтэй холбоотой жиг жугийг өгөө хийж нэрээ цэвэрлсэн. Абдуллаг хаан болоход хэдэн 10 сорилт угтан авсан юм. Олон улсын тухайд бол 2001 оны 9-р сарын 11-ний алан хэдэх ажиллагаанд оролцсон гэх 15 хүн нь Саудын иргэд байсан учраас тус улс дэлхийн нийтийн анхаарлын төвд орлоо. 2002 онд алан хэдэх ажиллагааны үед ойр дотны хүмүүсээ алдсан хохирогчид Арабын банк, Хандив буйны байгууллагууд болон Саудын 3 хунтайчин эсрэг зарга мэдүүлж $1 триллион нэхэмжилжээ. Тэдний тоонд Батлан хамгаалахын сайд Хунтайж Султан, Британд хэлчин сайд Хунтайж Turkey of Faisal нар орно. Уг заргад мэдүүлснээр дэлхийн худалдааны төв болон Пентагонд үйлдсэн алан хэдэх үйл ажиллагааны ард Осама бин Ладны Аль-Каида бүлэглэл байгаа гэжээ. Саудын засгийн газар дээгүүр албан тушаалтнууд нь энэ халдлагад оролцсон эсхийг батлах боломжгүй байна. Гэхдээ алан хэдэх ажиллагааг явуулсан террористууд сайтар бэлтгэгдэж хангалттай дамжлаг авч байсныг л тодорхой мэдэж байна. Дээрх зарга нь Америк нэгдсэн улс болон Саудын Арабын харилцааг аль хэдийн муудахчаад байлаа. Хааны гэр бүлийнхэн ч Америк нэгдсэн улс дахь хэдэн 10 тэрбумын хөрөнгөө эргүүлэн татна гэж сүрдүүллээ. 1990-ад онд нэгдсэн үндэсний байгууллага Ирак дахь агаарын нис хүчний баазаа ашиглахыг зөвшөөрчээ. 2002 онд тэтэм залгамжлах Хунтайж Абдулла Америк нэгдсэн улсын ямар ч хүсэлтэнд үгүй гэх болсон байна. 70 жилийн өмнө тусгаар тогтнолоон зарлаж аюулгүй байдлыг хангахын тулд газрын тус зарж байсан хааны гэр бүл болон Америк нэгдсэн улсын эв найрамдал харилцаа нүрэн унахадж бэлэн болоод байлаа. Саудын хааны гэр бүлийн хувь тавилан хэнж тааж мэдсэнгүй. Гэхдээ 70 жилийн дотор дундад зууны үеийн хөгжлөөс дээш гараагүй байсан Саудын Арабыг 20 дугаар зууны тэргүүлэх улсын нэг болгож чадсан юм чинь цаашид энэ байдал нь үргэлжилнэ гэж олон нийт итгэж байсан юм. Хөгжлийн өргөлд хүрсэн ч гэсэн энэ улсад бусад орнуудын адил бэрхшээл тулгаралгүй яах вэ? Ийм нийгэмд ямар асуудал тулгарх вэ гэхээр бие даах гэж зүтгэх, бусдаас ялгарх орлого хийх л жаахан асуудалтай. Фаад хаан 2005 оны сүүлээр нас баржээ. Тэтэм залгамжлах Хунтайж Абдулла түүний халааг авч Саудын Арабын шинэ хаан болсон юм а.